одоо нейрон дүр зүйлс их дүүчээ өдр хэмээн. Тэгээ одоо улс одоо их хөлөнд нь улс төдий одоо их улсууд орнууд энэ өдрийг чухалчлан тэгээд энэ өдрийг одоо чухалчлан одоо нийт ард иргэд тухайн улс ард иргэд энэ өдрийг их чухалчлан одоо буян номыг шамдавж одоо аль болох нүгэнц хэлэнц одоо хургаахгүй их төвчиж ядгаа. Тэгээ энэ одоо ороасон бүрэн буян одоо хэдэн түмэн 10,000 жилээр одоо ариждаг гэж одоо бас хэлэлцдэг. Тэгээ энэ өдөр одоо манай монголчуудын сэсэгтэн олон та бүхэн маань одоо уламжлалаас болсон одоо золоо 25 сая өмнө нэрийцэн золоо өргөж тэгээ өмнө бас нөгөө хилцүүнээр одоо яригцсан нөгөө нэг одоо Нарванчин хутагт маань бас нөгөө нэг санал дэвшүүлсэн одоо ингээд богдогш одоо зохиосон одоо ламринг нэг одоо сургалтны яаж яах уу гэд энэ одоо манай монголчуудын одоо ингээд ёс суртахууны одоо яаж дийшлэх үү гэсэн тийм санаа тавигдсан. Тэгээ энүүнд нь одоо би бас их сайн дэмжиж байна. Одоо баярлаж байна. Цэцлэн одоо энэ юунд нь гэж өмнө хэлийг арай хэлж чадсангүй. Тэгээд одоо нэг миний одоо ингээд санаачлага бол нэг одоо нэг тавих асуулт нэг байхгүй. Бүгдээрээ сайхан бүх хүмүүсийн одоо асуулт нэг байхгүй наа. Тэгээ энэ өдөр одоо манай монголчууд ард түмэн та бүгд сайхан буяндаа шамдаж нүглээ одоо аль болох одоо төвчиж тэгээ та бүхэн одоо буян өнөөдөр хороасан байгаа. Дахиж өнөөдөр үргэлжлүүлэн та бүхэн буяндаа сайн шамдаж байгаа гэж хэлье. За баярлалаа. Ингээд манай барин лам болвол Нарванчин гигантны одоо уриалж байгаа одоо ёс суртахуунтай монгол хүн төлөвшүүлэх уриалгад нэгдэж байгаагаа илэрхийлсэнд танд бас нийт одоо хурлыг зохион байгуулагчид, нийт энэ хуралд оролцогчид, за нийт одоо манай хурлыг үзэж сонирхож байгаа хүмүүсийнхаа өмнөөс гүн талархал илэрхийлье. Тэгээ энэтхэгт байгаа лам хувиргуудаа эрүүл энхийг хүсье. Эрдэм нам нь улам их ариун зузаарч байхын үлзийтэй өрөөдийг өөдөөд нь өргөн дэвшүүлж байна. Хүлээн авна уу? Аган байсья. Асуулт ирж байна. Даваа сэрэн доктороос асууж байна. Таны ихтгэл өгсөн байлаа. Таны зам үлийг орон нутгийн иргэд өргөн дэлгэр тэмдэглэж ирснийг илүү дэлгэрэнгүй судлах хэрэгтэй юм байна да. Иймд орон нутгийн иргэдээс золын 25-ыг яаж тэмдэглэхийг асууж үзсэн үү гэж отхон тунгалаг байна. Энэ ер нь бол энэ угсаатны зүйн судалгааны хүрээнд энэ огт судлагдаагүй. За энэ отхон тунгалагын асуулт доктор асуудаж байна уу? Ер нь энэ судалгааны сэдвүүд чиглэлээр бол төдийлөн ер нь баг юм хийгдээгүй юм байна. Тийм учраас одоо энэ ирж байгаа хоног цаг хугацаанд бол ялангуяа бүхний шний сүмхээд энэ лам Монголын бүхэн шишин судлалын чиглэлээр судалгаа хийдэг энэ хүмүүс бол тухайлж энэ чиглэл рүү нэлээд анхаарч өв уламжлал нь ямар байсан юм бэ? Яаж тэмдэглэдэг байсан юм бэ? Санаа сэтгэл үйл явдлын мөрөнд юунд хичээдэг байсан юм бэ гэдгийг тодруулах судалгаа авах бол зайлшгүй одоо бас шаардлагатай. Тэрийн судалгаа хийх шаардлагатай юм чиглэл юм байна гэдэг нь бол харагдсан. Би энэ одоо хурлын хүрээнд л энэ сэдвээр энэ удаадаа илтгэл тавьж байгаа болохоос биш ер нь энэ чиглэл рүү бол огт одоо судлаагүй, огт анхаарлаа хандуулаагүй юм байна. Өөрийн зүгээс ч гэсэн цаашдаа бол энэ чиглэлээр бас одоо судалгааныхаа зэрэгцээ авсрагаж одоо энэ чиглэлээр жоохон асуулгын энэ төр судалгаа хийж ярилцлага энэ төр авах хэрэгтэй юм байна гэж бодож байгаа. Магадгүй одоо ганц судлаачид одоо бас биш. Одоо бодода продакшны энэ одоо группээр ч юм уу ер нь орон нутагт одоо манайд ингэж тэмдэглэдэг юм аа. Ийм зан үйл үлддэг байсан юм аа. Энэ гэдгээ одоо бас коммент энэ хэсэг дээр тэмдэглэж өгч энэ явбал бас дараагийн судалгаанд хувь нэмэртэй байхаа гэж ингэж бодож
байна. Хүн болгон энд оролцох хэрэгтэй байна. Сонсогдсон уу? За дараагийн дахиад нэг асуулт ирж. Мөрөнгийн өрөөний хамтлам танд баярлалаа. Буддийн шашны философиг нийтэд ямар аргаар түгээн танилцуулбал хүртээмжтэй байх бол гэж Логид олгорсрон орлогт доктор асууж байна. За дахиад хэлээрэй. За асуулт. Буддийн шашны философиг нийтэд ямар аргаар түгээн танилцуулбал илүү хүртээмжтэй байх болоо гэж. Буддийн философиг түрүүн Ларм бод ярьлаа. Одоо үед бол идүүгээ шинжлэх ухаантай нарийн холбож, тэгээд сэтгэл судлалтай илүү холбогдлол илүү түгээмжлэх болов. Илүү одоо олон хүнд хүртэх хүмүүсэнд боловсрол одоо сав тохируулж одоо их илүү оновчтой болов гэж бодож байна. Энэ асуултанд Янжин сүрэн доктор бас нэмж тайлбарлаж болно. Энд жоох хариулах уу? Дахиад нэг давтах уу? Асуултыг. Нараа даргаа. Буддийн шашны философиг нийтэд ямар аргаар түгээн таниулбал илүү хүртээмжтэй байх болоо гэж асуусан байна. За тэгэхээр буддийн философи бол ер нь философи бол манай Монгол Улсын их сургууль болоод ер нь бусад ихтэй сургуулиуд дээр философийн сургалтын хөтөлбөр бол их амжилттай хэрэгждэг хөтөлбөр байдаг. Тэгээ энэ аль ч ихтэй сургуулийн сургалтын хөтөлбөр дэх философийн сургалтын хөтөлбөр дотор тогтмол тухайлбал манай энэ буддийн философийн 2-4 цаг бол баттай хадгалагддаг. Нэг ийм өвөрмөц онцлог бол байдаг. За түүний хажуугаар буддийн философиг бас одоо баттай хадгалах, онлын сэтгэлгээг нь уламжлуулах, за тэгэхээр нийтэд ойлгуулах, танин мэдүүлэх нэг хэлбэр болвол бас мэдээж одоо сургалт судалгааны үйл ажиллагааг гүнзгийрүүлэх, ингэхдээ бас тодорхой системтэй дистраата үйл ажиллагаа явуулах. За нэг ялангуяа философийн асуудал бол бас энгийн хүн болгон уншаад ойлгоход бас тиймч хялбар ийм сэдвүүд бол байдаггүй. Нэлээд унших, дасгалжих, дадлагжих, за ойлголт категориудыг нь тайлбарлах ийм шаардлагатай байдаг гэдэг утгаараа харин энэ онлын мэдлэгийг системтэй эзэмшсэн багш нар, за ялангуяа одоо энд бол би зөвхөн иргэний боловсролын ихтэй сургуулиудаас гадна манай энэ сүм хийдийн эрдэмтэн одоо хаарамбууд, гавж нар, гэвш нарыг бас хэлэх гэж байна. Хүмүүс бол энэ судалгааны ажлыг бас тодорхой түвшинд хялбаршуулах, иргэний сэтгэлгээнд буулгаж тайлбарлах, за түүнийг олон нийтийн мэдээллийн төрөл бүрийн хэрэгслүүдээр дамжуулж одоо олон нийтэд хүргэх нь илүү их үр дүнтэй бол байх нь ойлгомжтой. За бусад орнуудын туршлагаас хараад байхад бол ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн тийм хөтөлбөрүүдийг их багаас нь бол хэрэгжүүлдэг. За энийг бол би тухайлах юм бол одоо за Голландын нэг жишээн дээр ярихад Голланд гэдэг бол өрнөдийн улс орн гэдэг утгаараа тэр Голланд чинь бол Христосын шашны соёлтой шүү дээ. За тэгээд тэнд бол төгөлдршлийн хөтөлбөр гэж хичээлийн хөтөлбөртэй. За тэр хөтөлбөрийн удирдгал хэсэгт нь бол бичсэн байдаг. Голландын ард түмний соёлын уламжлал, тэр сэтгэлгээ, тэр нарийн нандин зүйлийг хадгалахын тулд Христосын шашны номлол сургаалын ололтод тулгуурлаж энэ хичээлийн хөтөлбөрийг боловсрууллаа гэсэн ийм тодтгол бол байдаг. Тэгэхээр энээс үлгэр аваад бид нар бас ийм төрлийн одоо өөрсдийнхөө тэр уламжлалт, соёлын сэтгэлгээ, буддийн одоо уламжлалт, онлын сэтгэлгээний баялаг өв сан дээрээ тулгуурлаад анхан шатны одоо тухайлбал бидний энд өнөөдөр одоо Нирван дүр барьсан өдрийг нь
тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа богд зонхов гигантны ламрим дүйдэн тэргүүтэй зохиолуудын одоо хялбаршуулсан орчуулга, хялбаршуулсан тайлбаруудыг орчуулж хэвлэн нийтэд түгээх, за түүгээр тусгайлсан сургалтын хөтөлбөр боловсруулах, шат шатны хичээл явуулах зэрэг олон аргууд бол байж болно. Энэ мэтчлэн аргаар бид нар өнөөдөр монголчуудын дунд олон зууны турш тээгдэж, тэжээгдэж ирсэн буддийн гүн ухааны онолын сэтгэлгээг хадгалах боломжтой гэж үздэг. Тэгэхдээ түрүүн ер нь бол лавг дэмчиг багш нэлээд тийм суурьтай асуудлыг хөндсөн. Тухайлах юм бол энэ би ер нь лавг дэмчгийн хөндөж байгаа сэдвийн цаана би юг олж харж байна уу гэхээр Монголд бол ер нь буддийн философийн дэвсгэр бол асар одоо зузаан өрөмтөж тогтсон ийм хөрс суурьтай. Тэгээ өнөөдөр энийг одоо цааш нь хөгжүүлэх, залгамжлах асуудал бол гүнзгий тогтож яригдж байгаа. Тэгээд өнөөдөр яахав зүгээр бид нар тухайлбал Монгол Улсын их сургууль дээр философи шашин судлалын сургалтын хөтөлбөрийн хүрээнд юмнууд хийгдэж байгаа байлаач гэлээ гэсэн бид өнөөдөр сүм хийдүүдтэй ялангуяа датсангийн сургалттай бас зарим тухайлах юм бол практик хичээл дээр нэгдэх, харилцан туршлага, солилцох, хүүхдүүдэд дадлагжуулах ийм шаардлага бол байдгаа. Тэгэхээр лавг дэмчиг багшийн тавьсан тэр илтгэлийн цаана бол одоо нэг үгээр хэлэх юм бол тухайлах юм бол өнөөдөр илтгэл тавьдаг манай Жавцан Дорж Лаарамт, манай Бат Итгэл Лаарамт, за бас энэтхэгт сурж байгаа одоо бусад одоо энэ одоо лам нар маань, за бусад энэ бидний хурлыг ч гэсэн сонсож байгаа олон одоо эрдэмтэй лам нар, хар хүмүүс тийм ээ, за төрөл бүрийн тэр бясалгалын төв арга техникийг зааж сургадаг олон багш нар бол байдаг. Тэгэхээр эднэрээр дамжуулаад сургах боломжтой. За энэний цаана би юу хэлэх гээд байна уу гэхээр датсангийн сургалт бол зайлшгүй одоо хадгалагдах шаардлагатай байхаа гэж бодож байна. За анх одоо шашны дээд сургууль байгуулагдсан тэр 1970-ад оны ихэнх үеийн сургалтын хөтөлбөрийг бид бас нэлээд нухацтай Монгол Улсын их сургууль дээр авч үзэж байсан. За тэр үеийн хичээлийн агуулга хөтөлбөр бол маш одоо нарийн тооцоо судалгаатай, өргөн дэлгэр агуулгатай байсан юм билээ. Орчин үеийн судалгааны арга зүй, датсангийн сургалт бол нарийн хосолсон тийм юм байсан. За цаг нь ч гэсэн бас нэлээд урт байсан ч юм болов уу гэж харагдахаар тийм хөтөлбөрүүд бол хадгалагдчихсэн. Тэгэхээр энэ уламжлал шинжилгээний харилцаан дээр нь энэ сургалтын хөтөлбөрүүдийг одоо албан журмын болоод сонгон хэрэглэх хэлбэрээр одоо ялгамжаатай ийм сургалтын хөтөлбөрүүдийг баталж хэрэгжүүлэх нь илүү оновчтой байж болох юм аа гэж үзэж байна. Янжин сүрэн доктороос Завхан аймгаас Мягмар сүрэн гэж хүн холбогдож бас нэг асуулт асуужээ. Монголын бурхан шашин нэгдсэн бодлого төлөвлөлт зохион байгуулалтаар хөгжих ёстой. Бурханы шашны үйл ажиллагаач тийм явагдах учиртай. Ингэхэд боловсон хүчин эрдэмт лам хуврагууд олноор бүрнээ бэлтгэх гэсэн байгаа нь нэг сайшаалтай байна. Харин төрийн нэгдсэн бодлого зохицуулт хангалттай биш байна. 1993 оны төр сүм хийдийн харилцааны тухай хуулийг цаг үеийн хэрэгцээнд таацуулан өөрчлөх шаардлага тулгарч байна гэж хардаг. Энэ чиглэлийн судалгаа хийгдэж байгаа юу гэж танаас. За тэгэхээр Завхан аймгаас асуулт тавьсан Мягмар сүрэнгийн асуултанд бас өөрийнхөө ойлгож мэдсэн, судалсан хүрээндээ хариулъя гэж бодож байна. За юуны өмнө манай өнөөгийн нийгэмд бас буддийн онолын сэтгэлгээ бүхий, за ялангуяа энэ философи уламжлалыг хадгалах, цааш нь хөгжүүлэх, уламжлах чадвартай боловсон хүчний нөөц бэлтгэгдсэн гэдэгт бол би Мягмар сүрэнтэй санал нэг байна. Сүүлийн үед бол ийм одоо эрдэм зэрэг мяндагтай, эрдэм мэдлэгтэй хүмүүс бол олширч байгаад за энэ сэдвийг бас сонирхож судалж алсаас харж яадаг хүний хувьд бол сэтгэл хангалуун байдаг. За харин төр сүм хийдийн харилцааны хуулийн хувьд бол хэд хэдэн удаа энэ сүмийн энэ хуулийн өөрчлөлт, шинжилсэн найруулгыг хийх оролдлого бол хийж ирсэн. За миний мэдхээр бол сүүлийн 2 засгийн газар хоёуланд нь одоо оролдлого хийсэн. За Дорлогжав гой хууль зүйн сайд байхад нэг хувилбар, за сая сүүлд бас сүүлийн засгийн газрын үед бас нэг хувилбар ингээд яригдсан. Аль нь олон нийтийн хэлэлцүүлгээр бол орсон. За гэхдээ миний үзэхэд монголчуудын
одоо нийгмийн амьдралтай, оюун санааны хэрэгцээтэй төдийлөн их нийцээгүй хувилбар гэж үзэж шүүмжилж байгаа ийм хандлага бол нэлээд одоо хүмүүсийн зүгээс гарч ирж байгаа байдал нь бол харагдсан. За энэ удаагийн улсын их хурл жигсэн шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэхээр баталсан байна лээ. Тэр нь парламент ЦГМ дээр энэ хуулийн төслийг одоо хэлэлцэнэ гэсэн жагсаалтанд бол орсон байсан. Тэгэхээр энэ удаагийн жагсаалтаар одоо ямар хувилбар, ямар хуулийн төсөл явж байгаа вэ гэдэг дээр одоо бас энэ асуудалд санаа тавьж идэг хүмүүс тодорхой хэмжээгээр бас санаа зовж хандаж байгаа байхаа гэж бодож байна. Зүгээр миний хувь хүний хувьд, хувь судлаачийн хувьд бодоход бол одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль бол тун эвтэйхэн хууль мөн гэж би хувьдаа бол үздэг. За тэгээд энэ дээр бас манай бусад хүмүүс бас санал хэлэх нь бол зөв байхаа гэж бодож байна. Даваас докторийн илтгэлийг бол хүмүүс бас их сонирхож олон хүн сэтгэл өвчж байна. Тогтоож өгсөн цагаас болоод илтгэлтэй дутуу орхисон ямар нэгэн санаа оноо байвал та дэлгэрүүлж ярьж болно. Даваас доктор. Зүгээр би тэр хорлол багшаас асуугаад за тэгээ хариулаад Янжин доктор нэмж дэлгэрүүлсэн тэр асуулттай холбогдуулаад бас өөрийнхөө санааг хэлмээр байна. Илүү одоо 1990 оноос хойш бол үндсэндээ буддын гүн ухаанд суралцах Дацангийн болоод за тэнхимийн сургалтын энэ нэгжүүд бол бий болчихсон Монгол Улсын их сургуульд байна. Өөрөөр хэлбэл энэ мэрэгчлэн бэлтэж байгаа энэ тогтолцоо боловсролын тогтолцоо бол бас ингээд төлөвшөөд хөгжөөд явж байна. За энэ үний нөгөө нэг талд нь бол заавал одоо бас мэрэгчлэн болох дээд боловсрол эзэмших энэ шаардлагагүйгээр Монгол хүн болсны хувьд Монгол соёл сэтгэлгээг одоо бас өвлөн уламжлагч болсны хувьд бол ялангуяа монголчууд маань бол энэ хэлц үг хэллэгээр одоо энэний утга агуулгыг тайлж энүүнд нэг суралцж за энэнийг өдөр тутмынхаа амьдрал бол хэрэглэх хэлбэрээр буддын гүн ухаан буддын одоо үзэл онол сургаалыг дэлгэрүүлэхэд энүүнд суралцахад одоо бас ийм өргөн боломжтой ийм уламжлалт ийм одоо арга бол байдаг. Тухайлбал одоо юу гэдэг юм буян нүдгүү боловч эзнээ олно, будаа үзүүргөө боловч газраа цоолнч гэдэг юм уу. Ингээ яг тэр буддын гүн ухааны үлийн үрийн нарийн сургаал утга агуулгуудыг энэ хэл зүгийн хэлбэрээр, цэцэн үгийн хэлбэрээр ингээд ард түмэн бол өдөр тутамдаа ингээд сургадаг байсан ийм уламжлал сайхан гэрийн сургалтын арга байна. Тэгэхээр энүүнд ч гэсэн бас дамжиж буддын гүн ухаанд суралцах бүрэн боломжтой шүү гэдгийг бол бас учрамд нэмж хэлмээр байна. Юм асууж болох уу? За бараграл амын тэгээд Бано юм асууж болох уу? Асуугаарай. бараграл янз бүрийн халах дамцагдж ламын гэгэнт данзан жамын ладаламтан асуулт асуух гэж байна. Биш. Тэг Монгол гэдэг юм байна. За энэ ингээд энэ сайхан цаг үеэ ингэж олсон энэ ингэж идүүцэн өдөр ийм сайхан хурал ингээд захим хурал хийж байгаад маш их баяртай байна. Тэгээд та бүхэн маш сайхан ихтгэл тавилаа. Өнөөдөр өдөрж ингээд сайхан номын цэнгэлээ та бүхэнд бас амжилт хүсээд маш их баярлаж байна. За би тэгээ хамгийн анхлаад Мемор сүрэн гэдэг багшаас нэг юм асууя. Өнөөдрийн хүртэл манай монголчууд бол маш их олон зохиож исэн. Энэ ламрингийн талаар бол одоо яг бас энийг бас юм нарийн судлаад ламрингийн хувьд бол ламрингийн талын зохиол бол тэдээс тэдний хэмжээний ийм олон мэрэгдүүд ингээд зохиосон юм байна. Тэгээд энэ мэрэгдүүдийн зохиолыг бас Монголынхаа ард түмэнд бас одоо түлхүүц таниулдаг, судалгаанд нь бас түлхүүц оруулдаг, ламрын үзэж яхад нь бас цугтаа ингэж хавсаргаж явуулдаг ийм бас ингээд зарчмыг бас ингэж явуулж байгаа ийм газар байна уу. Тэгэхээр байхгүй бол энийг бас одоо цаашдаа энийг бас ингэж явуулж бид бүхэн одоо монголчууд бол бид бүхэн монголчууд өөрсдийнхөө одоо мэрэгдүүдийг гарч ирсэн ламрыгаа дэмжиж тэр ламрынхаа зохиол үүсийг бид бүхэн дэмжиж явуулна гэхээс гадныхан хурж ирээд одоо бид бүхний одоо мэрэгдүүд буюу одоо өмнө ингэж заларч байсан дээдсүүдийн зохиол үүсийг бол ингээ бүрдүүлэхгүй байх гэж явж байна. Тэр бол бүрдүүлээ гэхэд нэг хитгэл мэрс ирэл гарч ирэх. Тийм болохоор энэ дээр бас бид бүхэн монголчууд бас дөрвтойхон судалгаа хийгээд
Тэгээд бас одоо энэ шашин судалж байгаа хүмүүст бас одоо түлхүүц одоо энэ бас ингэж судлахууц одоо би ингэж энэ номуудыг бас оруулбал бас их зүгээр юм уу гэж бодож байна. Тэгээд би болохоор одоо энэ бол энтигт одоо энэ барилгын онцгой халах тамцад төр гэдэг хүний энэ одоо хүний ингээ хажууд байдаг. Тэгээд бид бүхэн одоо саяхан одоо ингээ сүмбэнгүүдийн ингээд имэгтгээд энэ дээр бас ингээ жоохон тулж ингээ ажиллаж байна л да. Тэгэхэд бол төвдөд яасан гэхээр энэ сүмбэн бол 16 бот байдаг гэж барилам ингээд юу аччихсан. Алдарс. Тэгээд сүүлдээ яригдж байгаад яасан чинь 22 бот байна гэдээ ярьсан. Тэгээд сүүлдээ бүр ингээд сүмбэнгүүдийн дахиад ингээд цуглуулаад олон хүнээс асуугаад ингэсэн чинь 24 бот байх жишээний ийм бас ингээд сүмбэнгүүдийн тоон дээр бас алдагдлууд ингэж бас явдаг юм байна. Тэгэд бас энийг бас одоо бас ингээд энэ дотор бол одоо жишээлбэл ламрин пандел амсан гээл тэгээд ламзуу намсмыг шаргам жицүүл гээл тэгээ бүр ламрин дүүдэнтэй ламрин бринг ингээд жарлцсан гэх жишээний иймэрхүү дүү бас ингээд олон юмнууд байна. Энийг бас ингээд бас ингээд судалгаанд оруулж бас нийт ингээ монголчуудаа бас жоохон таниулж яваад бас их сайхан юм болов уу би танаас бас нэг асуулттай тэгээ санал юм аа. За тэгээ даваас руу хахаас бас би нэг юм асууя. За болно ч ингээ өргөжлүүлээ асууж болно. За өнөөдрийн хүртэл яг би бол энэ 2003 оноос ингэж хурж ирээд ингээд сера хийдэд ингэж суралцаад өнөөдрийн хүртэл ингээ 18 жил ингээ суралцж байна. За тэгээ бид бүхэн бол энэ ч бол одоо ингээд өөрийнхөө үзэл ерөнхийдөө одоо логик талаас нь гэж ерөнхийдөө ярьдаг тийм ээ. Тэр талаас нь одоо бид нар судлаад мэдлэгээ бол одоо дээрхийн эдэн далаа багшуулсан багш нарын ач гавьяагаар бол одоогоор төрөний одоо хүмүүсийн ярьсанчлан гэрч хаарамбуудаас ахуулаад гавчнэр гівчнэр тэргүүтээ хүмүүс бол одоо маш их сайхнаар одоо гарч ирж байгаа тийм одоо сайхан бахархуйчтай зүйл болж байна. Гисэн ч гэсэн бид бүхэн одоо ингээд Монголоос ингээд яг ингээд хол ингээд байдаг болохоор таны одоо ингээд юу яжээс одоо жишээ нь дүүц өдөр гэхэд одоо яг ингээд уламжилт одоо манай монгол хүмүүс бол одоо тэр нутагт ингэж энэ ингэж уламжлалыг ингэж авч явдаг байсан. Энэ газар ингэж авч явдаг. Одоо жишээлбэл манайх одоо дүүц өдрөөр гэхэд очир дарийнхаа өмнө гараад мандлаа өргөөд бүгдөө сайхан татаж уншаад ардаас нь жанлав цогцол энэ төр уншаад тэгээд ингээд дээр ингээд бидний багш нар бол ингээд шилэн хоргон зул хийгээд юу байшингийнхаа орой дээр энэ төр ингэж тавиад иймэрхүүд ингэж үйл байдаг байсан. Түүнтэй адилхан одоо хаалавын дүүчин өшөө олон дүүчингүүд байдаг. Тэгээд түрүүн бас та бас сайхан дурдж байна. Одоо жишээлбэл бурхан багшаа одоо дүүцэн өдрийг болвол төр засгаас одоо энийг бас ингэж тэмдэглүүш өдөр гэж одоо ингэж зохион байгуулж ингэж бас энэ бас ингэж сайхан гэсэ. Тэрнчлэн одоо цааш одоо энэ одоо уламжлалт энэ одоо юунуудыг дээр үе одоо энэ заншлууд одоо яаж явдаг байсан. Одоо жишээлбэл чогоо чаглангаас ахуулаад яаж явдаг байсан. Тэгвэл би таны ингэж ердөө судалгааны ажлыг бас эмэр сэрхэн бас үзчихсэн л да. Одоо жишээлбэл Айдан гэхэд бол манай Монголын хул бас нэг нийтийн бас нэг төмөн маяг юм ба. Манайх бол одоо хурал гэдэг бол үнэхээр одоо энэ гайхамшигтай. Бид нар энэ ч ерөнхийдөө хурал хурлаа гэхэд хамгийн ихтлээ ихэд нэг цаг 30 минут юм уу ингээд хурлууд. Манайх ч юм бол ердөөс өглөөний 4-өөс ахуулаад оройн 12 маяг хүртэл ингэж ийм ингээ хурал хурдаг. Энэ одоо заншлуудыг цаашдаа яаж уламжлуулж одоо явуулах вэ? Өнөөдөр одоо жишээлбэл гандан хийдвэн зүү хүрээ байна. Одоо энэ гол түлхүүцийн ийм хоёр газар ерөнхийдөө ийм Айдангийн ийм зан үлийн энэ юмнууд ингээ явагдчихэд. Тэгээд энэ чинь ингээд бас ингээ дотроо ороод ирэх юм бол бас жоохон цар хүрээнд бас энэ бас Айдангийн юмнууд ингээ явж байгаа баха. Тэгэхээр энийг болохоор одоо цаашдаа бас одоо нийт залуу лам нарыг энэ дээр одоо нийт одоо ингээ сургахаар тэгээд энийг бас одоо бас ингээд уламжлалыг бас ингээд алдахгүйгээр ингээд тэгээд нөгөө нэг одоо Монголд байгаа хүмүүс бол энтгэгт маш их олон хүмүүс сураад байгаа. Энэ хүмүүс хурж ирээд шашин маань сайхан болчих واخ гэдэг. Тэгээд яг энэ ч ингээд очиод ингээд хурал хураад ингээд ягахаар яг нөгөө нэг хурлын юунаас ингээд бид нар чи маш их ингээд төсөөрцөн байдаг. Тэгээд энэ тал дээр бас одоо бас ийм судалгаа хийсэн юм байгаа юу? Судалгаа байхгүй бол одоо энийг одоо цааш нь өргөжлүүлж яаж одоо судалгаа явуулах вэ гэсэн. За хоёр маш их олон юм ярьчлаа уучлаарай. Тэгээд та бүхэн амжилт хүсье, баярлалаа. Баярлалаа. Маш сайхан санал өргөн утга агуулгатай ойлголт таниулга хэлж өгсөн Монгол ламд баярлалаа. Монгол ламын асуултанд эхлээд мэгмүсрэн доктор тэгээд австрын доктор хариулаад явчихв. Сайхан асуулт асуусан Монгол ламд баярлалаа.
Тэгээд ер нь бодмөрийн зэргийн судалгааны талаар бол дэлхийн бусад оронд бол нэлээд явагдсан. За бодмөрийн зэргийг яг төвд хэл дээр нь төв дээр нь ингэж тайлбарласан одоо яг орчин цагийн судалгаа биш зүгээр төвдөө тайлбарласан зохиолууд бол би түрүүн бас нэлээд ингээд дурдсан байгаа. Тийм ээ бог зонхын ингээд өнөөдөр зөвхөн болохоор ярьсан яриа бол бог зонхын бодмөрийн зэргийн айсаад хамаарх бүтээлийн талаар ингэж ярьсан. За тэгээд үүнээс цааш хойшоо гарсан төвдийн одоо лам нарын бас 8 их хөтөлбөр. За тэгээд бусад ингээд төв тайлбарууд бол маш их олон байгаа. За үүнийг ингээд дагалдаад одоо Монголд одоо заларсан Монголын одоо эрдэмтэн мэргэд одоо мэрэгчүүл бол олон одоо бодмөрийн зэрэгтэй холбоотой олон ном зохиол бүтээжээ. За миний одоо бидний мэдж байгаагаар бол хамгийн анхны одоо Монголд одоо бодмөрийн зэргийг тайлбар зохиолыг хийсэн хүн болохоор Ламын гэгээ анх дахь дүр байгаа. Ламрын лоён мөнсөл оюуны харанхуйг арилгагч Ламрын нэртэй юм авсаархан мөртлөө утга агуулгын их чаман тэгээ их чамбаа болсон ийм одоо уншихад ерөөсөө нэг хугацаа орохгүй гэхдээ ерөөсөө утга агуулгыг бүрэн хамаарсан ийм сайхан ийм ламрын хөтөлбөр ийм тайлбар байгаа. За тэгээд анхны төр. За тэгээд үүний тохиолж нь ер нь ном зохиол зомлсон одоо манай ихэнх их стейдс мэргэд сайн Монгол ламын бат хэлснээр одоо барай ламаас эхсүүлээд одоо бусад lam нар бүгдээрээ ингэ ламримтай холбоотой ламрын их баг тайлбаруудад зөндөө сарн зохиолсон байгаа. Төв хэл дээрээ бас байгаа. За барай ламын болохоор дараа түрүүний хэлсэн банд ламсан гэдэг одоо хурал уншсанд аяг унших зорилтоор ингээд ер нь зохиосон гэсэн тэр ном байгаа. За тэгээд бусад одоо бүх lam нар одоо ном зохиол зомжсэн номнуудын одоо зохиол бүтээлүүд олон бий. За тэгээд энэ хамгийн сүүлийн одоо бараг баримтаар гэх юм бол одоо энэ боржгны иш тавхай гівшийн одоо ламрын жүдвэ ламын одоо сольдог. Мандада дамжлагын одоо багш нарын одоо залбирлгээд бурхан багшаас эхлээд өөрийнхөө бие дээр ингээд одоо номын одоо аршааныг хүртээсэн багшаа хүртэл ингээд залбирсан юм залбирал болсон гэдэг байгаа. За тэгээд одоо ингээд энэ шашин хумигдаж одоо тэр их одоо шашныг устгал явагдахын өмнөхөн одоо 1920 дугаар 21 дугаар зууны ихэнх үед бичсэн одоо их алдартай сахан том ламрингууд болсон 20 дугаар зууны ихэнх үеийн одоо ламрингууд ингээд зөндөө бас байна. За энэ үеийн одоо орчин цагийнхаар болоор одоо эрдэм шинжилгээний судалгааны тал дээр бол жоохон айна шиг байгаа. Энэ бол үнэн. Ер нь болоор энд бодмөрийн зэрэгтэй холбоотой судалгаа болохоор нэг их сайн хийгдээгүй. Ер нь тэгээд төвд хэлд уран зохиол гэж байгаа. Төвд хэл дээр байгаа Монголын одоо шашин, соёл, түүхтэй холбоотой энэ судалгааг болохоор Дамжин сургуугаас эхлээд одоо ингээд энэ активч Дамжин сургуугаас эхлээд олон сар эрдэмтэд Төрөлбаатар багш ингээд нэрлээд одоо ингээд олон сар эрдэмтэд хийсэн боловч энэ маш их ариун сан хөмрөхтэй маш их судлагдсан ихтэй учраас энд болохоор одоо судлаагүй зүйлүүд маш их үлдсэн байгаа. Ялангуяа энэ одоо эрдэмтэн лам нарын хийсэн сүм зохиол бүтээлүүдийг одоо ингээд нэгтгэж судлах нь болохоор их бий байгаа. За тэгээд миний бие болохоор одоо энэ бодмөрийн зэргийн сурвалж бичгийн судалгаа гэдгээр нэг жоохон тийм юм хийсэн ухаантай. Тэгээ эндээ болохоор тэр судалгаандаа болохоор энэ төвдөд болоод Монголд хийсэн энэ ламрын талаар бас жоохон бас оролцох санаатай. За тэгээд энд хурал тавихаар одоо мэддэг одоо ганц одоо бөөсөө ярина гэдэг шиг одоо ламрын талаар хэдэн бас ихтгэл бас одоо бичсэн ухаантай бас байгаа. За тэгээд бас нэг одоо энэ холбоотой дээж бичиг хийнэ гэдээ бас нэг жоохон юм тэрлээ сууж байгаа. Тэгээд гараас гарахгүй тэгээд жоохон нэг хийж байгаа. Ойр зүрийн орчуулгууд бас ингээд гарч байгаа. За тэгээд түрүүн хэлсэн юм олон орчуулгууд бас ингээд сайхан гарсан байгаа. Түрүүн бас хэлхээ бас мартсан байна. Тэр биш багшийн хэлснээр болохоор хийснээр Бэ ламрын үлгэр ламрын гэдэг одоо журан янзангийн одоо сайхан ламрын болохоор сүлд хамгийн сүлд бас нэг орчуулж гаргасан. За тэгээд мөн одоо бодмөрийн зэргийн болохоор тэр их эртний одоо ойрдын зай бандийн ус орчуулгын тэр ойрд айлгаар айсан ойрдын зай бандийн орчуулгыг бас ингэж гаргасан. Хэмтийн бүтээл түрүүн би бас зарим доктортой зарим нэрийг дурдаагүй байна. Ерөнхийдөө Монголд болохоор судалгаа болохоор ерөнхийдөө бас бага байна. Ер нь эхлэлийн чанартай байна. Тэгээд хийдэг хүмүүс нь бас ингээд ховор байна. Хоёрдугаарт бас үзэж судалж тэрийг нь байгаа хүмүүс нь бас ингээд ховор байна. За тэгээд олдсон бас ингээд ховор л да. Монгол ам нарын сүм чи ховорж хог болцсон юм бас байгаа. Тийм учраас Монгол ам нарын зарим
нь танихгүй байгаа учраас төв хүмүүсийн одоо зохиол бүтээлтэй ингээд хавсрагдаад орох тийм тохиолдол байгаа. Тэгээ төв нэртэй учраас тийм тохиолдол бас байгаа. Тэгээ барилгын сүмүм чинь 16 гэж байгаа 22 тэгээд гэх мэтээр бас байгаа л да. Барилгын тэр сүмүм юм болохоор тийм байгаа. Ер нь тэгээд хэлэхэд энэ талаа бол эхлэлийн чанартай байгаа. Тэгээд энэ ганц хүний хийх ажил биш ээ. Олон нийтээрээ бүгдээрээ хамтраад хийх юм бол энэ олон сайхан ламрын энэ тэр нэг ганцхан ламрыг л онцлж ярьж байгаа болохоос тэдгээр хүмүүсийн хийсэн ажил маань болохоор бүх одоо дорн дахны их баг 5 ухаан 10 ухааныг ингээд хамарсан юм сайхан бүтээлүүд байгаа. Тэрийг бол судлах юм бол их сайхан юм судлагдах юм бол өргөн талбар бас байгаа. Тэгээд энэ олон жил болохоор олон хүн бас нэлээ хийсэн. Тэгтээ бол цаана өшөө судлах юм бол зөндөө байгаа. Судлах юмас гадна бас ном хувиргууд бас хүмүүс ч бас үзэж судлах үзэх юмнууд ч гэсэн бас үзэх юмнууд ч бас их байгаа. Тэгээд дээрээс нь ламрмуудыг ингээд уншаад ах юм бол их сайхан нэг ламрын дээр байгаа юм нөгөө ламрын их сайхан бас айлцсан. Жишээлбэл одоо Цэдэн лаарам үзэмчний Цэдэн лаарамын нэг ламрын би тэр ламрын болохоор яг чойрын одоо юугаар дистаралаар за энэ утга гарч байгаа юм ч бол үүнээс уралбалаа дараагийн энэ утга гарнаа. За энэ утга гарч байгаа юм чи үүний өмнө энэ утга гарах хэрэгтэй гэдэг хоорондоо уйдаа холбоог нэг сайхан гарцсан нэг ламрын бас ингээд бас байдаг. Тийм ламрангууд бас их сайхан олон ламрангууд бас байна. За нэг товчтой хэлбэл юм байна да. За баярлалаа. Монголдо баярлалаа. Сайхан одоо Монгол маань цусж байгаа билүү өвлжж байгаа билүү энэ чинь. Цаг удирлын мэдчилгээ төвшүүлэх гэсэн чинь нэг сайн удирлын цаа ойлгохгүй болчихлоо шүү. Энд сайхан намар болж байна да. За. Сайхан намарч гэнэ үү. Би энэ асуултанд тэгээд асуултаа дагуулад тайлбарлаж ярьж байгаа энэ ярианд их баяртай байна. Ялангуяа одоо манай энэ Монголд бол энэ биднийг энийг төвд судлаач гэж ойлгодог. Энэ яг үнэндээ бол одоо бид нар төвд судлаач гэхээс илүүтэй төвд хэл дээр нь зохиол бүтээл төрүүлсэн Монгол намнарын Монголын одоо сэтгэгчдийн зохиол бүтээлийг чадан ядан гэж судалдаг хүмүүс гэж ойлгох нь бол надад бол зүйтэй юм шиг санагддаг. Тийм учраас Монгол эрдэмтдийнхээ зохиол бүтээлүүдийг энэ Дацангийн, Шашны сургуулийн одоо юу гэдгийг Монгол улсын сургуулиудын энэ сургалтанд одоо таны хэлснээр ингэж найруулж, жарлаж үздэг, дэлгэрүүлдэг, энийг тухайлан судалдаг судлаачдыг бол бэлддэг, сургалт руугаа оруулдаг ийм юмыг бол хийх ёстой. Тэгээд энийг бас хөндөж тавьж байгаа одоо дүүдээ баярлалаа. За тэгээд миний надад тавьсан асуулт бол ерөнхийдөө энд бол Шашны сургууль тэгээд Эрдэм соёлын хүрээлэн хоёр бол илүү их тийм төлхөө оролцох ёстой, санал санаачлагтай байх ёстой гэж ингэж хардаг. Би бол гадна талд энэ Бухны Шашны хүрээлэл дотор байгаа урлаг соёлын асуудлуудыг түүхийн эмээг энэ бол хүн ухааны судалгааны сэдвүүдийг бол анхааран судлах бол маш их өндөр сонирхолтой байна. Гагцхүү одоо тэрнийг нарийн орж судлахын тулд бол гадна талдаа мэрэгсэн судлаач бэлдэх төвд хэлтэй энэ бодгийн философийн ухаан суралцсан энэ хүмүүсийг бэлдэхэд бол бас цаг хугацааны хувьд тийм очим юм байгаа учраас хоёр талаас хавсарч судлах хэрэгтэй бол гэж би өөрөдөө боддог. Тийм учраас Шашны сургууль дээр ялангуяа одоо энэ судлаач бэлдмээр юм байгаа юм. Орчин үеийн шинжлэх ухааны судалгааны арга зүйгээр буддын ухааныг судалдаг. За мөн одоо буддын ухааны учир шалтгааны ухааныг илүү их одоо нийгэм рүү хандсан байдлаар лекц одоо илтгэл байдлаар хүргэдэг, таниулдаг ийм хүмүүсүүдийг бэлтгэхэд бол Шашны сургууль бас одоо анхаарах хэрэгтэй. Дацангийн сургалтууд маань одоо ингээ сайхан сэрэгдсэн учраас одоо бид нэр тийм Дацангийнхаа сургалтанд нэг хэсгээ орхиод нэг хэсэг одоо гүн ухаанаа хялбаршуулсан хэлбэрээр ингээ сургадаг, ярьдаг, өөрөдөг хүмүүсийг бэлтгэхэд бол Шашны сургууль Эрдэм соёлын хүрээлэн бол анхаарах хэрэгтэй гэж боддог. Тухайлбал одоо миний Шашны сургуулийн одоо миний мэдж байгаа мэдээлэлээр бол судлаач бэлтгэхийн зэрэгцээр хурлын ламрыг сайхан бэлтгэх хэрэгтэй байна. Тэр хурлын ламрын ая дангуудыг одоо зааж сурахын тулд бол энэ ламрын одоо энэ хоол энэ одоо хөгжмийн боловсролыг бол жишээлбэл одоо соёлын урлагийн сургуулийн хөгжмийн урлагийн сургуультай хамсраад одоо энэ хоолой хошийг яаж тавих, янзгаагаа яаж зөв авахын, ая дангаа яаж олон хоолоогоор нийл сайхан татаж яахын, барьж яахын гэдэг энэ чиглэлээр бол бүр зориудаар энэ хамтарсан хөтөлбөрөөр ламнараа сургаж энэ унцад нарыг, голч нарыг сайхан хоолойтой энэ үлсүүдийг бол бэлтгэх ёстой гэж ингэж бодож байдаг.
тавсрангуайн одоо жишээлбэл одоо бидний энэ судалгаанд тавсран онцгой нэлээд хүчтэй сайхан оролцож өгсөн. Харамсалтай нь одоо манай таван үндэстний энэ төр хоолой одоо тийм зөв амьсгаа зөв үеийн одоо байдлаар сураагүй учраас хоолойнд нь одоо өвчлөх ийм хэмжээнд хүрсэн байна. Тэгээд одоо хоолойгоо эмчлэх хэрэгтэй гэж ингээд манай хөгжийн боловсрол хөгжийн багш нар бол хэлж ирсэн. Тэгэхээр яг энэ шиг бид нар тэр сайхан үндэст нарынхаа хоолойг зөв тавьж, зөв сургаж, зөв айдангийн одоо өглөөж уламжлуулах тал дээр бол энэ орчин үеийн шинжлэх ухаан, энэ урлагийн судлалын салбартаа бол зайлшгүй хамтарч ажиллах ёстой гэж бол ах нь одоо бол хардаг. Энэ чиглэлээр бол хамтарч ажиллахад энэ чиглэлээр одоо соёл урлагийн салбартаа одоо би бол төлөөлж таавхантай хамтарч ажиллахад бол бэлэн байдаг. Гагцхүү одоо манай шишний сургууль, Эрдэнэ соёлын хүрээлэн энэ төр бол энэ судалгааныхаа хүрээг өргөжүүлж, өргөн хүрээнд бусад салбарын эрдэмтэн судлаачийг л энгийн хүмүүстэй хамтарч судлах юм дээр бол нэлээд нээлттэй, идэвхтэй байр суурин дээр хүрээсэй гэж ах нь бол одоо ингэж бас харж хүлээж байна. Дүүчин өдрийг нөгөө тэмдэглэх талаар нутгийн тэрийг цаашаа яаж хөгжүүлэх үү? Яаж одоо тэр төмөн маян бие юмыг одоо Монгол орны юмыг авч хоцрох уу гэдэг талаар. За одоо өнөөдрийн илтгэж байгаа сэдвүүл нэг ийм сэдвтэй байснаас би бол ах нь бол одоо яг энэ чиглэл рүү нарийн судлаагүй. Өнөөхөр нь одоо шинжлэх ухаанд бол ялангуяа угсаатны зүүн энэ судалгаанд яг энэ бухан шишний зам үйлүүдийг энгийн ард түмэн яаж ёслон тэмдэглэжсэн бэ гэдгийг тухайлан судлаагүй юм шиг байна. Тийм учраас энэ бол цэвэр одоо судлаачаа хүлээж байгаа салбар гэж бол ойлгох хэрэгтэй. Энэ дээр одоо социологийн болоод асуулгын судалгаануудыг бол хийхэд цөмөн хийдийнхэн ялангуяа шишний сургуульд одоо бэлтгэгдэх ёстой гэж миний үзээд байгаа. Тэр судлаачид бол тэр чиглэл рүү нэлээд зоригтой хүчтэй судалгаа хийхгүй бол одоо яг үнэндээ энэ олон шишин дэлгэрж байгаа шишний одоо олон уралчийн байр суурь дээрээс хандж байгаа энэ төвшөнд үнэхээр Монголын соёлтой, түүхтэй, уламжлалтай, сэтгэлгээтэй үнэхээр холбоотой юм бол энэ Монголын соёл судлалын, Монголын шашин судлалын аль аль талынх нь гол зангилаа асуудал учраас энэ дээр бол нэлээд хүч тавьж судалж яж ярихгүй бол одоо өнөөдөр бол ах нь яг ингэх ёстой, тэгэх ёстой гэж бол хэлж чадахгүй байна. Уучлаарай. За баярлалаа. За өнөөдрийн хуралдааны 2 дугаар хэсэгт илтгэлээ хэлэлцүүлсэн, үнэтэй санал зөвлөмж өгсөн, асуулт тавьсан нэг оролцогч нартай баярлалаа. Та нарын өндөр амжилт хүсье. Ингээд хуралдааны эдийг энэ 2 дугаар салбар хуралдаанаа өндөрлүүлээд дэг ёсоор хурлыг хаажууг хэлнэ үү гэж Богдломын эрдэм шинжилгээний цахим хурлыг санаачлагч Будда продакшны захирал Гүрсэд танд микрофоныг шилжүүлж байна. За ингээд 2 дугаар ялгуулсан их агуу үлстэн богдгийг одоо гэгэн Богдонковын нийгмийг ирсэн таал төгссөн их дүүцэн өдөр Монгол төмний зулын 25 хэмээн алдарсан энэ тэмдэглэлт өдөр бид бүхний хамтран одоо үйлдсэн зохион байгуулсан энэ хурал маань амжилттай явж үрж одоо өндөрлөх гэж байна. Энэ одоо үйл ажиллагаанд оролцсон нийт хүмүүсэд маш их одоо баярлалаа. Богино хугацаанд тулгуу шийдсэн. Тэгтээ одоо миний одоо санал хүсэлтийг хүлээн авсан одоо Ламбуганар, Жавзандорж Лаарам, Гівшлаарамд Жавзандорж, Гівшлаарам Бат Этгэлд за мөн одоо гандан нөхцөлийн хийдийн гавж Лувсан Жамц энэ хурлыг одоо зохион байгуулахад одоо үнэтэй зөвлөгөө өгсөн. За соёл урлагийн сургуулийн, театр урлагийн сургуулийн захирал доктор Даваасран байна. Одоо хамтран одоо зөвлөгөө өгч одоо бид санал солилцож одоо энэ ажлыг голчлон зохион байгуулсан. Ингээд бидний урилгыг хүлээн авч хурал маань одоо илтгэгчээр оролцсон. Монгол Улсын их сургуулийн антропологи археологийн цэнхмийн багш доктор Лав Дэмчиг, Зөөрөд Ачаалан хийдийн дэргэдэх Эрдэнэ соёлын хүрээлэнгийн захирал доктор Нэгмар Сүрэн, за мөн одоо Хөвсгөл аймгийн Мөрөнгийн гандан даржаалан хийдийн хамлан Гівш Хорлбат, за мөн Өмдийн текийн Сражи дацсанд сурж боо одоо Дэлбазан дааны хуурга Бат Очир гандан нөхцөлийн хийдийн эдгээр санжилан дацсангийн хуурга, за мөн одоо энэхүү хуралд үнэтэй зөвлөгөө өгж одоо зохион байгуулж байгаа
модератор Монгол Улсын их сургуулийн шин судлалын техникийн багш доктор дэд профессор Янжин Сүрэн. За мөн одоо модератор Наран Цэцэг, мөн одоо доктор Наран Цэцэг маань одоо бүтэн албан тушаалын уучлаарай би одоо мартчихад юм харахгүй бол. За ингээд болоод энэхүү хуралд маань одоо урилгаар оролцсон Монголын бурхан шишний төв гандлагчлан хэдийн түргэн хамтлан гавж чойж юмцгаа. За түүнчлэн одоо айл дүр сургаалаа одоо айл дүр сургууль одоо энэхүү бидний захим хуралд маань оролцож сэтгэлдээ өргөссөн хуйлгаад маань Нарванчин гэгэнтэн, Жона Ханчин гэгэнтэн, Оргирийн Дамцаг дуржийн 4-р дүр Данзан жамын лодоо хуйлгаан гэдэг ингээд энэ бүх хүмүүст одоо баярал талархлаа илэрхийлээ. За мөн түүнчлэн энэ хурлыг маань өнөөдөр өдөөс хойш 15 цагаас өнөөдөр одоо 19 цаг хүртэл 4 цагийн хугацаанд тасралтгүй үзсэн нийт одоо үзэгчдтэй мөн баярал талархснаа илэрхийлээ. Маш олон асуултыг одоо ирүүлсэн байна. Эдгээр асуултууд бол нэгэнт одоо ингээд онлайн сахин орчинд хадгалагдах учраас бид асуултуудыг шүүгээд одоо нэгэнд бидний одоо цаг хугацаад авчир байсан учраас бүгдийг асуух боломж гарсангүй. Тийм учраас асуултнуудыг шүүгээд хэрвээ үлдсэн асуулт байх юм бол тухайн одоо асуусан хүмүүст нь хүргээд ингээд удаа бардагч нар дамжуулаад одоо үзэгч олонтоо тэр асуултыг бол хүргэнэ гэж одоо ингэж төлөвлөж байна. Энэ одоо дэдийн номын одоо ариун сайхан хурыг болгосон эрхэм таавлан хүндээ мөн одоо баярал талархснаа дахин илэрхийлье. Зүгээр энэ хурлын одоо хугацаанд илтгэлээс 7 хүний илтгэл за мөн түүнчлэн оролцсон хүмүүсийн дундаас ярьж хэлж байгаа ингээд юмнуудыг анзаархад бол өнөөдөр Монгол улсад бурхны шишин бол 2000 гаруй жилийн түүхтэй Монголын үндэсний уламжлал шашин за 2000 гаруй жилийн одоо энэ хугацаанд үндсэндээ 3 удаа Монгол орн бурхны шишин дэлгэрсэн гэж үздэг. Энэ бол Монгол үндэсний одоо уугуул шашин шүтлэг юм. Тийм ч учраас өнөөдөр Монгол хүн бүрийн зүрх сэтгэлд оршиж явдаг юм ариун нандин шүтээ нэг талдаа нөгөө талдаа Монгол соёлын нандин дархлаа учраас Монгол хүний хамгийн нандин хэл хязгаарын эцсийн цэг нь бол одоо Монгол соёл үүнээр бол болоод Монгол соёл Монголын бурхны шишин юм. Бурхны шишин бол Монгол соёлтой бол зайлшгүй холбоотой. Бидний хэдэн зуун жилийн туршид өдөр өдрөөр амьдралынхаа одоо хэмнэлд татуулж ирсэн юм учраас үүнийг бол үгүйсгэх юм аргагүй юм. Тийм учраас энийг бол өнөөдрийн одоо та бүхний ертөнцийн судлаачдын одоо айлтвар ярьж хэлэлцэж байгаа хэлцүүлэг дундаас анзаарч сухад бид бүхэн 21-р зууны ихэнх үед 1990 оноос хойш Монголын бурхны шишин дахин сэргснээс хойш энэ 30 жилийн хугацаанд бол боловсон хүчний хувьд бол ер нь боломжийн хэмжээнд одоо бэлтгэгдэжээ гэж ингэж харахаар харагдаж байна. Миний хувьд одоо 22 жилийн одоо өндөр урт удаан хугацааны одоо хатуу бэрх энэ одоо хугацааг туулаад бурхны шишний орон дэд цол хэрэгэм төрсэн 2 сайхан сааранд маань өнөөдөр хамтранч болж энэ хуралд орцож айл дүр сургаалаа айлтлаа. 22 жил гэдэг бол хүний амьдралын үндсэндээ 3/1 нь. Энэ одоо агуулх урт хугацааг тэсэж даван туулж сэтгэлийн оюуны бяд шаардгаж ингэж одоо хүрсэн энтхэг орн руу төвдийн энтгэгдэх төвдийн бурхны шишний одоо ялангуяа гүн ухааны цогцтой болдон гомон натсан за Сиражи Сирема гэдэг ингээд хийдүүдүүд бол Монгол ам хуургууд 90-ад оны ихэнх үеэс эхлэн одоо төвчилж явж сурч эхэлсэн. Эдгээр хүмүүсийн одоо төрүүч нь одоо ингээд эрдмийн цол зэрэг хүрээд эргэж ирээд Монголын сүхтэн олондоо бурхны шишний сургаал номлон тайлбарлан таниулах энэ их үйлсэд одоо хүчин зүтгэж байгаа. За энэ одоо эдгээр хүмүүсийн одоо манлай нь бол гişл харамж явсан дорж байгаа. За мөн одоо гişл харамж бат итгэлт байгаа. За бат итгэлт ламын хувьд бол маш өөрмөцсөн одоо ийм сургалт нь бурхны шишинтэн дээр нь гişл харамж хүний хувьд бол одоо маш өндөр зэрэгээр бэлтгэгдсэн ийм хүн. Энэ хүн бол ганцхан одоо монголчуудын хувьд биш. Бурхны шишний их хөлөгний уламжлалыг тэтгэн дээдлж ирсэн энэ улс орнуудын хувьд бол хүндтэй өөргийг гүйцэтгэж байгаа ийм хүн байгаа. Учир юу вэ хэмнээс дээрхэн гэдэг 14-р далайн угшийг барууны ертөнцтэй холбоход гол өөрийг хийж барууны одоо эрдэнтэн одоо энэ эрдэнтэн иргэдтэй уулзах уулзалтуудад орчуулга хийж төвдийн одоо энэ эрдэнтүүдийг барууны шишний одоо бурхны шишний чиглэлийн одоо болоо шинжлэх ухааны эрдэнттэй холбоосыг хийж байгаа ийм хүн байгаа. Энэ нь ч одоо тодорхой харагдаж байна. Өнөөдрийн илтгэл дээр бол маш сонин энэ дотоод сэтгэлийн одоо тэр нарийн нандин хөгжилд хүрэх арга замуудын талаар маш өргөн судалгаагаа одоо үзэгч олон та бүхэнд толилуулаа. Энэ бол одоо урд хожид үзэгдэж байгаагүй юм судалгааны ажил. Тийм учраас бат итгэлт харамд маань бол энэ одоо ажиллаараа Монголын бурхны шишний өнгө төрхийг бол маш өндөр түвшинд гаргах юм бүрэн боломжтой асар үндэсэнтэй юм одоо боловсон хүчин байна гэдэг нь бол харагдаж байна. За дээр нь Монголын бурхны шишний гандлагчлалын эдийн дэргэдэх бурхны шишний дээд сургуулийг төгссөн төгсөгчид Монгол Улсын их сургуулийн археологи антропологийн техникийн багш Лав Дэмчиг за мөн энэ соёлын их сургуулийн театр урлагийн сургуулийн захирал
Даваасран 2 бол одоо хоёулаа энэ сургуулийн бүтээгдэхүүнүүд хоёулаа одоо гомдмөрчлөн хийдэд ажиллаж байсан, сургуульд ажиллаж байсан. Өнөөдөр бол эдгээр өөр салбарт ажиллаж байгаа боловч маш үнэтэй ажиллаж байгаа. Бурхны шашны маш үнэтэй одоо энэ боловсон хүчнүүд. За мөн түүнчлэн одоо яг үндсэн ажиллаа хийж байгаа зүүн хүрээд ачаалан хийдийн Бурхны шашны соёл бодлогын тэнхимийн хүрээлэнгийн захирал доктор Нэгмарсүрэн байна. Одоо үндсэн одоо Эрдэнийн уурхай дотор ажиллаж байгаа хүн анзаардаггүй, мэддэггүй, чимээгүй юм хийдэг юм өрмөц хүн. Өнөөдөр бол маш олон хүн энэ Нэгмарсүрэн докторийн одоо ажлыг одоо сонсож сонирхож мэдээлэл авсан байхаа гэж найдаж байна. За мөн түүнчлэн одоо өнөөдөр одоо би залуу үеийн төлөөлөл Сиражи хийдэд сурч байгаа Батчир ламыгаа энэ одоо Эрдэнэ нийлгээний хуралд бас оролцсон уу гэдэг одоо урилга хүргэсэн. Тэгээд ламгаа маань хүлээн авч одоо оролцож бас өөрийнхөө судалгааны төвшөнд одоо ажиллаа танилцуулсан. Энэ бол ирээдүйн хооч залуу үеийн одоо дэмжиж байгаа хэлбэр. Залуучууд маань ямар хэмжээнд бэлтгэгдэж байгаа гэдгийг одоо бас та бүхэн харсан байх. За Монгол лам маань одоо бас одоо энэ Батчир ламтай хамт одоо сурч байгаа. Сэрад бол ер нь хэд хэдэн сайхан залуучууд жигд одоо Дэлбаа зандаа 10 гаруй жил одоо 17-8 жил ингээд суралцаад ингээд дээд төвшөнд гараад ирсэн. За гомонд ч мөн ялгаа байх олон сайхан залуучууд 15-6-аас дээш жил одоо гараад суралцж байгаа. Ер нь бол жил ирэх тусам Монголын Бурхны шашны боловсон хүчнүүд бол одоо нэмэгдэх юм дүр зураг бол маш сайхан одоо тодорхой харагдаж байгаа. Тэгэхээр эндээс би юу хэлэх гээд байна гэхээр нэгэнт бид бүхэн боловсон хүчний одоо ийм хангалттай боломжийн нөөцтэй болж байгаа учраас одоо Монгол улсад Бурхны шашны боловсон хүчнийг бэлтгэх ийм өндөр одоо чадвартай энэ одоо сургалтын одоо баазуудыг бэхжүүлэхэд одоо ямар одоо шаардлага байна вэ гэдгийг энд одоо өнөөдрийн хилцүүлгээс одоо та бүхэн харсан байхаа. Тэргүй хамблан маань одоо хурлын эхний хэсэгт оролцсон. Тэгэхээр бас энэ ламгоо нарын маань ертөнцийн судлаачдын маань бас одоо энэ судалгааны бүтээлүүдээс сонирхсан байх гэж бодож байна. Өнөө жилийн хувьд бол Монгол улсад Бурхны шашны мэрэгжилтэн боловсон хүчин бэлтгэж ирсний 50 жилийн одоо түүхэн байгаа. 1970 онд Бурхны шашны дээд сургуулийг тухайн үеийн зөвлөлт холбоот улс хамтран одоо бүрээдийн өнөд хамлам гомбоёга манай нам хүрэн болж Самагийн гомжуугаар бол одоо хамтран маш их бэрх одоо хатуу нөхцлүүдийг давж явж байгуулсан энэ түүхтэй. Энэ сургууль өнөөдөр 50 жилийн одоо түүхэн одоо энэ баялаг ойгон одоо тэмдэглэх ийм одоо жил өнөө тохиож байгаа. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд бэлтгэгдсэн боловсон хүчнүүдээс өнөөдрийн Монголын Бурхны шашны өнгө төрхийг тодорхойлж байгаа олон сайхан эрдэмтэн судлаачд би яг эд одоо хийж бүтээх насан дээр бярн одоо хүчин тэгшэрсэн хүмүүс бол одоо чинь лавдамчи доктор байна, даваасран доктор байна. За бусад одоо зөнгө эрдэмтэн судлаачд би энэ шиг л Монголын Бурхны шашныг одоо араа өөр хэмжээнд араа өөр төвшөнд гаргаасаа гэж одоо мөхс би бол одоо бодож байна. Энэ одоо захим хурлыг одоо үзэж байгаагийн хувьд бусад одоо лам хуургуудад ялангуяа Бурхны шашны дээд сургуулийн одоо удирдлагуудад одоо бас нэвтрүүлэх сануулж байна. Хамлан маань энэ талаар бас бодож санах байхаа гэж бодож байна. За миний түрүүний одоо миний цогц дурдсан хоёр саарамд маань одоо бол Жавцан дөрж саарамд маань Бурхны шашны дээд сургуулийн багш саяхнаас багшаар томилогдсон байлаа. Энэ хүн бол Монгол улсад ирээд Бурхны шашны үйлсэд өөрийн одоо бүхэл үйлсээ зориулж байгаа юм ариун намын үйлсэлтэн сүүлийн 2-3 жил одоо өөрийн хэмжээнд маш сайхан одоо өргөн дэлгэр ажиллаа хийж байгаа. Сүстэн олонний хүрээлэлч одоо маш сайн одоо энэ хүнийг дэмжиж ойлгож байна. Тийм учраас эдгээр одоо тэргүүн нэгнэнд гарч ирсэн хоёр сайхан саарам баа энэ одоо бусад эрдэмтэн лам хуургуудаа эрдэмтэн судлаачтай дэмжиж бид бүхэн нэгэн цөм баг болж чадах юм бол баг дунд дээд бүхий л боловсролын түвшинд Монголын уламжлалт шашин соёлыг тэтгэн түгээн дэлгэрүүлэх энэ үйлсэд бол хүчин зүтгэх одоо бүрэн бүрэлдэхүүн бол бэлэн болчихжээ гэдэг нь энэ удаагийн хурлаар харагдлаа. Тэгэхээр энэ бол одоо бид бүхэнд бол маш том даваа боломж юм. Үүнийг хэдхэн одоо лам хуургууд мэддэг биш. Өнөөдрийн одоо бид бүхний 4 цагийн хугацаанд хилцүүлгийг харсан маш олон хүмүүс бас гадарлах байх. Энэ дахиад цаашаа олон хүнд хүрнэ. Нэгэнт одоо энэ Будда продакшны Facebook пэйж хуудсанд одоо байрлсан учраас маш олон хүн цаашаа задарч хүрэх юм боломжтой юм аа. Тийм учраас энэ одоо Бурхны шашны хөгжлийн өнгө төрх бол маш өргөн сайхан болно байхаа гэж одоо найдаж байна. Бүх юм бид бүхний гарт байна. Бид юу хийж чадах вэ? Түүнээс хамаарат энэ Бурхны шашин гэдэг бол ганцхан одоо хэдхэн лам нарын асуудал биш юм. Энэ бол тухайн улс үндэстний Монгол ялангуяа уугуул одоо Бурхны шашинтай Монгол үндэстний хувьд бол тусгаар тогтнолтой холбоотой маш эмзэг сэдв юм. Тийм учраас энэ ганцхан хэдхэн одоо нэг лам нарын эрх ашиг гэдэг үүднээс харах бол үзэгчдийн хувьд бол одоо сануулгыг хэлэхэд энэ бол Монгол төмний тусгаар тогтнолын одоо нэгэн баталгаа
хамгийн нандин хил хязгаар эцсийн цэг нь бол бурхны шишин учраас үүнийг одоо хүн болгон ойлгон дэмжиж түгээн дэлгэрүүлж ингэж байх юм бол бид бүхэнд бол одоо цаашдын одоо тусгаар тогтнолын баталгаа болно. Нөгөө талаасаа үзэх юм бол бурхны шишин бол дотоод сэтгэлийн амар амгалан төрөх түлхүүр юм. Барууныхан бол үүнийг маш соргоор ажиглаж анзаарч өнөөдөр ухаалаг зөв амьдрах ухааны урлаг гэдэг талаас нь харж үзэж байгаа. Дотоод сэтгэлийн амар амгалан тарах түлхүүр юм. Тийм учраас бид бүхэн шашин гээд бас одоогийн залуучууд хэд их хойшин тавьдаг. Шашин гэхээр одоо их хол юм шиг тэр зан үйлтийг готож ойлгоод байдаг. Гэтэл тэр одоо судар торгонд байгаа тавьчихсан тэр судар дотор чинь ерөөсөө л хүн зөв амьдрах ухааны аргачлал байгаа. Тэр аргачлалыг бид өнөөдрийн нийгэмд хэрэгжүүлж чадах юм бол энэ одоо өнөөдрийн нийгэмд хилдэг стресс бухимдал ялангуяа энэ хитрхи захимдсан орчинд явж байгаа сөрөг мэдээллүүд энэ бүхнийг даван туулах сэтгэлийн тэнхээ чадвар одоо бүрэн боломжтой бид бүхэн бол үндсэндээ тэр нарийн нандин одоо эрдмийн бол торгонд байгаад л тавьчаад байгаа дотор орохгүй байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэнд тийшээгээ залж орох одоо гарц бол үндсэндээ одоо бэлэн болжээ гэдэг үзэгч олон маань ойлгоороо хэрвээ хүсэх юм бол монгол хэл дээр орчуулсан өчнөн олон зохиол бүтээл өнөөдрийн одоо жишээ нь энэ богдлогын үс зохионгууд дунд одоо дүрдэгдэж байгаа бодмөрийн зэрэг тэргүүтэн бодмөрийн зэрэгээс салбуулсан маш олон зохиол бүтээлүүд бүгд л хүний дотоод сэтгэлийн амар амгалан төрөх түлхүүрүүд байдаг. Их хот хэмжээнд хүний оюун ухааны төвшөнд нь харуулад намсчихсан. Эдгээр ном зохиолууд бас 100% монгол хэл дээр хэвлэгдсэн байгаа. За орчин үеийн залуучууд бол хайрцангуй одоо бас 2 дахь 3 дахь хэл дээрээс мэдээлэл авах бүрэн боломжтой. Одоо жишээ нь англи хэл дээр, орос хэл дээр гэх мэтчлэн бурхны шишний бүхий сургаал айлтурууд бол орчуулагдсан байдаг. Тийм учраас энэ одоо дотоод сэтгэлийн амар амгалан олох энэ нарийн нандин анс түлхүүрийг нээхийг хүсэх юм бол их монгол хэлээрч тэр захмаар дамжуулаад одоо чинь орос англи тэргүүтэн 2 дахь 3 дахь хэл дээрч тэр бүрэн боломж байгаа юм аа. Тийм учраас залуучуудын хувьд зарим шөөмжлөнгөө ханддаг хүмүүсийн хувьд багч гисэн эхлээд судлах гэж үзээд 1-2 хуудсыг эргүүлж үзчихэд тэгээд та одоо тэр шүүмжээ хэлээрэ гэдэг одоо бас энэ зашрам дурдсан сануулсан. Ингээд бид бүхний одоо өнөөдөр ингээд зохион байгуулсан хурлын одоо үйл ажиллагаа маань энэ хүрээд өндөрлж байна. Маш сайхан амжилттай боллоо. Дараагийн одоо энэ ажлыг бол бас тодорхой хугацаанд зохион байгуулах нь зүйтэй юм байна гэж бодлоо. Орчин цагийн технологийн дэвшил дэлхийн нийтийг хамарсан энэ цар тахал хөл хорионы үед бол энэ интернетээр одоо ингэж байгаа газраас гэр орноос алс одоо харь улсад байгаа хүмүүс ч гэсэн оролцох нь боломж бүрдэж байгаа нөхцөл бол одоо бид бүхэнд маш том давуу тал. Тийм учраас хэн ч энэ боломжийг бол ашиглах юм боломжтой юм. Тийм учраас бид бүхний хувьд дараагийнхаа ажлыг Монголын уламжлалт шашин соёлыг түгээн дэлгэрүүлэх энэ одоо ажлыг түүчээлэхэд бол энэ боломжийг ашиглаасаа гэдгийг бурхны шишний одоо чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хийдүүд байна. Төрийн бас байгууллагууд байна. Хувь хүмүүс энэ бүх хүмүүстэй одоо бас дүртгэн сануулж айлтгая. Ингээд өнөөдрийн одоо бидний энэ хуралд хамтран оролцож энэ одоо ариун хүндэтгэлтэй их дүүцэн өдөр энэ хүү ариун буйны өвлөд шандсан та бидний одоо энэ одоо үйлс бол одоо төмөр одоо харивчих болтугай гэж ингээд сайхан өрөөлөөргөөд энэ удаагийнхаа хурлыг өндөрлөё. Та бүхэндээ одоо дахин баярлалаа. Миний одоо өчүүхэн миний хүслийг саналыг хүлээн авч энэ үйл ажиллагаанд оролцсон явдалд маш их баяртай байна. Баярлалаа. Баярлалаа танд ч гэсэн. Баярлалаа. Баярлалаа. Яа.